За ямар ч байсан хуулийн дагуу бид хоёр бол бичих баримтаа бол зохисны дагуу бүрдүүлсэн. Одоо ингээд өргөн барина. Яг уу баггүй асуудлуудаас тулгарсан. Одоо зурх гад ижсэн гişүүд рүү уцтаж янз бүрийн дарамт шахалт үзүүлсэн улмаас зурхаа болох байд юм уу те. Тэгэхээр хэрвээ ямар нэгэн асуудалгүй ард түмний төлөө энэ гэрээний тэр нөхцлүүд хийгдсэн байвал энэ гэрээг нууцлах ямар ч шаардлагагүй байсан. Эсвэргээрээ энийгээрээ бахархаад, баярлаад, ард түмэндээ танилцуулаад ингэх ёстой байсан. Харамсалтай нь одоо тийхгүй эсвэргээрээ энэ төр хороог одоо үйл ажиллагаа явуулахгүй байлгах сонирхол байсныг сая Ганбат гишүүн хэллээ. Тэгээ хамгийн эцсийн зорилго бол ард түмэн хожих ёстой. Үндсэн хуулиараа бол байгалийн баялагын олон нийтийн ард түмний өмч гэж байгаа. Тэгэхээр ард түмэн нэгдүгээрт мэдэх хэрэгтэй. Бидний одоо өмчлөлт байдаг шахам энэ баялагийг хэдэн төгрөгөөр яаж урт хугацаанд зархаар болчихоо гэдгийг бид нар одоо мэдээлэх үүрэгтэй. Харамсалтай бид нар өөрсдөө мэдэхгүй ингээд явж байна. За ашгүй энэ бас төр хороо зохион байгуулалттай холбоотойгоор бол асуудлууд өрнөсний нэг бол өчигдөрхөн засгийн газрын хуралдаанаар ерөнхий сайд бол энэ нууцад авсан офтек гэрээнүүдийг ил болгоо гэдэг ийм шийдвэр гарсан. Энэ бол ерөнхийдөө энэ төр хороо байгуулж шалгах болсон гэдэгтээ бол бас тодорхой хэмжээгээр магадгүй холбоотой бөгөөд үр нөлөө гарч ийн гэж бид үзэж байгаа. Тийм учраас одоо бидэнд бол тийм магадгүй энэ бүх зүйл нь ил гэдэг утгаараа аваад танилцаад за холбогдох шинжээч нарыг томилоод ингээд ажиллахад бол бүрэн боломжтой болсон гэж харж байгаа. За хамгийн гол нэг нюанстай асуудал юу вэ гэвэл одоо та бүхэн бас мэдсэн. Эхлээд бол тэр нөхцөлийг тохирохдоо бол маш боломжийн буюу биржийн үнээр авахд бэлэн байна. Гагцхүү 5% хямдруулаач гэж аль энэ тал хүссэн байдаг. За тэрийг нь бол манай тал зөвшөөрөөд ингээд одоо жишээлбэл биржийн үн $100 байхад 5% хөнгөлөөд $95-оор манайх одоо нүүрсээ зарах боломжтой байсныг нь аль тохиолдолд хизээ энэ нөхцөл нь алга болоод одоо $50 ч юм уу болчихоо гэдэг асуудлыг л бид нэр асуух ёстой. Тэрний хариултыг олох ёстой. За тэгээд эцсийн бас зорилго бол энэ одоо 50 байна уу, 55 байна уу доллараар зарсан энэ үнийг болж өгöd бид нар нэмүүлэхийн төлөө явна. Засгийн газарт чиглэл өгнө. Магадгүй одоо 55-гийн тохирсныг 65 болгоход 1 тонн тутамд $10. Тэгээд 250 сая тонн гэдэг чинь бараг 2.5 тэрбум долларын ашгийг олж болно. Зөвхөн $10 нэмснээр энэ нь өөрөөр хэлбэл 10 их найт төгрөг гэсэн. Манай төсвийн 3-ны 1-тэй тэмцэх хэмжээний буюу 10 их найт төгрөгийг бид нар дахиж энэ хилцээрээ өөрчлөөд үнийн нэмээ гэдэг асуудлыг тавих юм бол нөгөө одоо бидний гадаа өдөр болгон чагсаал цуглаа хийж байгаа ахмадууд байна. Эмчнэр, багш нар 600 мянган орчим хүн байгаа. Энэ 600 мянган орчим хүмүүсийн цалин тэтгэврийг нэмэхэд бол асуудалгүй гэж бодож байгаа. Тэгэхээр одоо үр дүн нь бол олон янзаар илэрхий юм аа. За одоо 36 гэрээ ил гарсан гэж байна те. Тэрний дотор бол манайх бол байхгүй байгаа энэ гэрээ. Яг гэвэл энэ чинь шин тутам байгуулагдсан гэрээ учраас одоогийн байдлаар бол чиглэл өгөгдсөн. Яг Эрдэнэс тавталгын компаниудад албан ёсоор одоо ил гаргаагүй байна. Магадгүй нэгдэх өдрөөс даваа гаргаас ил гараад ирэхин цагт бид нар энэ төр хороо маань бас алдажаад ирэхин цагт энийгээ шалгана. Бидний бас нэг санаа зовж байгаа зүйл бол энэ төр хорооны ажил бол хамгийн чухал. Ягаад гэвэл шин тутам байгуулагдсан гэрээ учраа засаж залруулахад бас аль болох эрт хугацаа шаардлагатай. Тэгэхээр энийг бол яаралтай хийх нь чухал. Магадгүй одоо бас өөр төр хороо интертэй байгуулаад үйл ажиллагааг нь явуулах гэж байгаа бол энэ ард түмний өмчийг $10 нэмж зарж тэтгэвэр цалин хөлсийг нэмэх тухай энэ чухал асуудал илүү чухал учраас одоо улсын хурлын даргын зүгээс улсын хурлаас бол энэ төр хороог яаралтай байгуулж энэ ажлыг эхлүүлнэ гэдэгт бол итгэлтэй байгаамаа. Энд гарын үсэг зурж нэгдэж байгаа гишүүд ч гэсэн яг адилхан санал бодолтой байгаа. За баярлалаа. Асуух зүйлээ үлдсэн. Асуудлаа гишүүдээс гарын үсэг зурж байгаа гэдэг ийм зүйл байсан шүү дээ. Тэрнтэй тэрнийг ер нь та нар дээр гарын үсэг зурсан уу, сонирхож үзсэн үү? Та хоёрын одоо ингэ бол сонссон юм уу? Тэр нь алцаа ч юм уу эсвэл эсрэг юм юу? Яг гоо зүгээр дам сураг уу сонссон. Сураг сонссон. Тэгээд ерөнхийдөө ухаан худаг болон офтек гэрээнүүдийг ил гаргах гол нь ухаан худаг гэсэн байсан. Энэ асуудал дээр бас төр хороо байгуулад магадгүй одоо улсын хурлын даргад өгсөн байх тийм магадaltaй билээ.
одоо миний бие бол уугийн тэр ухаан удгийг бас хянан шалгах төр хороонд ормоор байна. Би бас шалгамаар байна уг нь. Тэгээ харамсалтай над дээр бол тэр одоо гарын сүг зурнуу гэсэн ийм санал гэх юм уу хүсэлт бол ирээгүй. Гамбат гишүүнд бол бас ирээгүй гэж би ойлгосон. Тэгээ зөвхөн нэг юмыг тоглоом болоод хэлэхэд одоо нэг жагсаалыг чи булаадаг болчиход байгаа шүү дээ. Жагсаалыг булаадаг болцсон шиг төр хороог одоо бас булаах гээд байгаа юм уу, яах гээд байгаа мэдэхгүй байна. Ямар ч байсан давхцаад ийм төр хороо байгуулад ажиллах ийм санаачлаг гарч байгаа гэсэн. Тэгэхээр тэр санаачлагыг бол бидний зүгээс бас дэмжиж байгаа. Ухаан удгийг ч гэсэн шалгах хэвээр бүх зүйлийн шалгах. Гагцгүй цаг хугацаанд бол энэ нь бол илүү чухал шийдвэрлэн байгуулагдсан учраас өдөр төрийн арга хэмжээ авч хэрвээ засаж сайжруулах боломжтой болвол энийгээ засаж сайжруулаад явах нь илүү үр дүнтэй гэсэн ийм байр суурьтай байна. China Energy-ийн гэрээг хизээ байршуулах юм засгийн газраас нь тодруулсан уу? Бас нууцад аваагүй гэдэг ийм мэдээлэл байна. Тодруулаагүй. Ерөнхийдөө нууцд авсан гэж ойлгож байгаа. Нууцд авсан учраас өгөхгүй байсан тий. Одоо хизээ алдчихж ил гаргахыг нь бол мэдэхгүй тий. Бидний таамаглаж байгаагаар бол магадгүй даваа гаргаас ч юм уу ил болох юм. Одоохондоо бол ил гараагүй лээ. Ер нь одоо нийгмийн нөхцөл байдлыг аваад үзэх юм бол гадаа багш нар энч нормаар жагсаж байна. За улсын хурлын гишүүд болоод засгийн газрын гишүүд бас төдийлөн бас ийшээ анхаарал хандуулахаас илүүтэй бас өөр асуудалд анхаарал хандуулж байгаа шүү байна. За тэгэхээр ер нь маргааш одоо тухайлбал энэ нэрийн сайтыг огцруулах асуудал ингээд хөндөгдөх нэ. Тэгэхээр энэ асуудал одоо аль талд шийдэгдэх бол та хоёр энэ дээр ямар байртай энэ одоо улсын болон ерөнхий сайдын асуудал тухайлбал энэ хинэн шалгах төр хорооны цаашдын ажлын үр дүнд гэдэг юм уу яаж нөлөөлөх бол гэж харж байна. За яг байгалийн баялаг бол Монголын нийт ард түмний өмчөж байгаа. За тэгээд 2019 онд орсон үндсэн хуулийн өөрчлөлтөөр бол байгалийн баялагын дийлэнх нь буюу ихэнх хэсэг нь бол ард түмэнд очих ёстой гэсэн ийм зүйл заалт орсон байгаа гэдгийг та бүхэн мэднэ. За гадаа бол одоо багш нар, эмч нар ингэж агсж байна ахмадууд. За ер нь энэ байгалийн баялагаас очих өнгө нь одоо хэрвээ очдог байсан бол тэр хуулийнхаа зүйл заалтынхаа дагуу явдаг байсан бол Монгол улс өнөөдрийнхаа байгаа түвшингөөс 2 дахин илүү байх ийм боломж болцоо байжээ гэдгийг одоо Монголын ард түмэн бүгдөө л ингээд харж байна л да. Энэ хулгай, энэ бүх юмыг ингээд харахад те өчигдөр зүгээр засгийн газрын ингээд нээж байгаа юмыг ингээд ганцхан компани гэхэд одоо бараг тэр 30 хэдэн гэрээний бүгдийг хийцэн байх жишээтэй. Ер нь тэгээд нууц таар бүх юм бол одоо аж ахуй эдийн засгийн гэрээ бол одоо талд юм бол юу ч байхгүй шүү дээ. Нууцлж байгаа бол ард түмнээсээ л нууцлж байгаа болчиход байгаа байхгүй юу? Тэр хулгай хийх бүх юм бол тэрний ард л явдаг. За тэгээд хамгийн гол зүйл бол тэр 3-ыг зогцоорно гэж байгаа шүү дээ манай энэ гэрээ чинь. Тэгээ 10 тэрбум долларын одоо алдагдaltaй, нэг охиролтой байж магадгүй ийм гэрээ болсон байна гэдэг зүйлийг бол бас одоо иргэд бол ярьж байгаа. Энийг та бүгдээрээ мэдж байна. Хэвлэл мэдээллийн даа хүн ч гэсэн дамжуулж байна. За зарим нь бол 7.5, зарим нь бол тэр байтгаа. За бүр одоо түрүүний их хурлын үед бол 44 их 80-ийн ийм хулгай гарцсан байна гэх. Тэгэл ингээл яриад ингээл тэгэл тухайн үедээ ингээл баахан юм болж байгаа өнгөрдөг. Тэрний ард бол хинч хариуцлага хүлээдэггүй. Тэгээ тэр мөнгө төгрөг нь хаашаа орсон мэдэгддэггүй. Ийм байгаад бол одоо иргэд Монголын ард түмэн бол их бухимдж байгаа. Тэр цэсмаа 5 толгой бол манай нийт Монгол улсын иргэдийн бүгдийнх нь хувьцаа эзэмшдэг ийм компани байгаа юм. Тэгэхээр энэ бүгдийг бол одоо ил тод ярилцах. Хэрвээ бид нар одоо буруу замаар явж байгаа бол эртхэн шиг одоо баг зэрэг зогсоогоод зөв голдролтон зөв замд нь оруулах ийм боломж бололцоо бол энэ он дотроо байгаамаа. Тийм учраас одоо аль болохоор одоо энийг одоо оройтуулах, ач холбогдлыг багасгах, сунжруулах ийм оролдлогууд бас цаана санаатай болон санаамсруугаар явж иж магадгүй гэдгийг та бүхэн харж байна. За түрүүн тэр оюун эрдэн гишүүний баланган дээр бол ухаан удаг болон бус ордуудын талаар бол сонсгол хийе гэсэн төр хороо байгуулъя гэсэн ийм зүйл явж байгаа гэж дуусаа. Тэр одоо хаана ямар юунд явж байгааг мэдэхгүй байна. Бодвол та бүхэн ил тод нээлттэй мэдээлэл хийх байлгүй дээ гэж ойлгож байна. Баярмаа гишүүн битэрийн хувьд бол эхнээсээ та бүхэнд бол мэдээлэл өгөөд одоо ямар үйл явц нь хаана яаж явж байгаа гэдгийг бол ингээд нээлттэй ил тод мэдээлэл явж байна. За ямар ч байсан төр хороо байгуулагдах нь бол гарцаагүй болчлоо. Хуулийнхаа дагуу гэдгийг ахиа хэлье. Тэгээ хэвлэл мэдээллийг та бүхэндээ бол маш их баярлж байна. Ингээд нээлттэй ил тод ард түмэнд мэдээллийг одоо ямагт хүргэлэг одоо 4 дахь засаглалынхаа үүргийг
гүйцэтгэж байгаад бол баярлж байна тий.